300 өнгөрсөн 7 хоног бид нар ертөнцийг үүсгэх үйлчлэлийн тухай хамт судалсан байгаа. Хүн болгон ертөнцийг үүсгэх үйлчлэлтэй байдаг. Үүнийг бид нар англиар world view гэж ярьдаг байгаа. Энэ бол бидний оюун санааны шил гэж хэлж болно. Алба нэгэн юмыг түүнийх шалгах хүлээж авах уу үгүй гэдгийг шийдвэрлэх алын зөв, алын буруу, алын үнцэнтэй, алын үнцэнгүй гэдгийг хүн болгон олон янзаараа шийддэг байгаа. ертөнц ба амьдрал, бусадтай харилцаа, алба нэгэн юмд хандлага, бүх зүйл тухайн хүний ертөнцийг үүсгэх үйлчил буюу worldviewээс хамаарна гэж ярьж болно. Есүс Христэд итгэсний дараа бидний ертөнцийг үүсгэх үйлчил маань өөрчлөгдөж шинжлэгддэг байгаа. Тийм ээ. Өмнө ховья хийчих, өөрийгөө тэгдэлж, өөрсдийнхөө бодол санаагаараа явдаг байсан ба. Христэд итгэдэг бид нар бол Бурханаасаа эмээж, түүний хүсэл зорилгыг дагаж, түүний үгэнд анхаарал хандуулах гэх мэт бидний амьдрал ба ертөнцийг үүсгэх үйлчил маань өөрчлөсөн байгаа. Хүн болгон ертөнцийг үүсгэх үйлчил буюу worldview гэр сайн ба муу, зөв ба зөв бус, үнцэн ба үнцэнгүй юмыг түүнийж шалгаж дараа нь үйлддэг байгаа. Тийм учраас алба нэгэн хүний үйлдэл яаж түүнийх вэ? Тэр хүн яагаад тэгж үйлддэг вэ гэдэг нь тухайн хүн үнцний тухай тогтолцоо, үл харагдах түүний дотор байгаа ертөнцийг үүсгэх үйлчлийн дагуу шийдвэрлэдэг байгаа. Тийм учраас бид нар соёл ч гэсэн ертөнцийг үүсгэх үйлчилтэй холбоотой учраас өнгөрсөн 7 хоног хамт судалсан байна. Өнөөдөр бол илгээт ба соёлын 9-р хичээл байгаа. Өнөөдөр хичээл маань contextualized, англиар contextualization гэсэн. Контекст гэж юу вэ? Нөхцөл байдал гэсэн утгатай. Яаж нөхцөл байдалтай уялдуулж, таруулж зохицох вэ гэсэн утгатай байгаа. Хүний амьдрал яг зарахгүй тухайн цаг үеийн нөхцөл байдалтай нэгт холбоотой байгаа.
бас бидний сайн мэдээг тараах Бурханы хаанчлалын төлөө үйлчлэх бүх зүйл хүлээж авах эргэлтийн талбарын нөхцөл байдалтай холбоотой гэж хэлж байна. Жишээлбэл Монголч гэсэн 90-аад оны арчилсан нийгэм шилжсэний дараах нөхцөл байдал. 2010-аад оны үеийн нөхцөл байдал. Өнөө үеийн нөхцөл байдал өөрөө байдаг байгаа. Тийм ээ. Ираад оны арчилсан нийгэм шилжсэний дараах Монголын нөхцөл байдал маань маш хэцүү хүнд эдийн засгийн хувьд эдийн хоол хүнсгүй оюун санааны хувьд хуучин үжил ба шин үжилийн донд явах замыг мэдхгүй төрсөн ч юм. Тийм үе байсан. Тийм учраас бид нар сайн мэдээг тараах үед тухайн эргэлтийн талбарын нөхцөл байдлыг сайн ажиглан судалж яаж илүү үр дүнтэй сайн мэдээг тараах тухай бодох хэрэгтэй байгаа. За, эргэлтийн үйлчлэлийн нэг гол зорилго бол нөхцөл байдалтай уялдуулах contextualization явдал байгаа. Энэ нь сайн мэдээг бусдын зүйл мэтэр хүлээж авах уу, гадных зүйл гэж хүлээж авах уу, эсвэл өөрийн зүйл болгон хүлээн авах уу гэдэг асуудал байгаа. Бид нар Есүс Христэд итгэл ба чуулган бидний итгэх эмнэ бүх зүйл харинхан гадныхан соёлоор биш тухайн нутгийн соёлтой уялдуулах өөрсдийнхөө болгох хэрэгтэй байгаа. Нэгдүгээр нь нөхцөл байдалтай уялдуулах contextualization гэдэг нь юу вэ? Эргэлтийн нөхцөл байдалтай уялдуулах эргэлтийн талбарын нөхцөл байдалтай уялдуулах Христийн шашны сайн мэдээ буюу үл өөрчлөгдөх гол мессеж. Сайн мэдээ бол ямар ч соёл, ямар ч нөхцөл байдалд ч үл өөрчлөгдөх мессеж. Үүнийг тухайн соёл нийгмийн онцлог нөхцөл байдалд тохируулан илэрхийлж дамжуулах хэрэгтэй байгаа. Адилхан үл хөдлөх сайн мэдээ боловч Монголын нөхцөл байдал, Солонгосын нөхцөл байдал, Ислам шашинтай орнуудын нөхцөл байдалд яаж таруулах, тохируулах, уялдуулах, зохицуулах гэдэг нь маш чухал байгаа. Энэ нь зөвхөн хэлний орчуулагийн төвшин биш. Туйлын үнэн болох сайн мэдээ тухайн соёл иргэншлийн сэтгэлгээний хэм маяг зан түүхэн нөхцөл байдал донд зөвөр ойлгогдож үндэслэхэд туслах
ачил байгаа. Туйлын үнэн хичээж өөрчлөгдөхгүй Бурханы үг сайн байдаг. Яаж хүлээж авах хүмүүсийн нөхцөл байдалд уялдуулж тохируулаад сайн мэдээ хүлээж авах хүмүүс ямар нэгэн гадны итгэл үнэмшлийг хүлээж авах биш, өөрсдийнхөө соёлоор ойлгуулах хэрэгтэй байна гэсэн. Сайн мэдээ хэрхэн үр дүнтэй дамжуулах вэ гэдэгт анхааралаа хандуулах хэрэгтэй. Бид нар юуны төлөө сайн мэдээг хүлээж авах үндэстэн эргэлтийн талбарын нөхцөл байдалд анхаарал тавьдаг вэ? Илүү үр дүнтэй сайн мэдээ тараахын тулд гадны сайн мэдээ биш, өөрсдийнхөө сайн мэдээ болгохын тулд бид нар анхаарал тавьдаг байна. Дөрөвдүгээр нь нөхцөл байдалтай уялдуулах замаараа эрүүл нутагшилсан сүм чуулган байгуулагдана. Гадны шашин, харин шашин биш. Яг үндэснийх, яг нутагшуулсан байх ястай байгаа. Хоёрдугаар нь нөхцөл байдалтай уялдуулах үндэстэн ойлголт. Нөхцөл байдал уялдуулахын гол чум нь дараах хоёр зүйлийн тэнцвэрийг хатгалахад оршино. Нэгдүгээр нь сайн мэдээний ховлошгүй чанар. Библийн хэлж буй гол үнэнүүд хичээж өөрчлөгдөх ёсгүй байгаа. Энэ бол туйлын үнэн байгаа. Хичээж өөрчлөгдөшгүй, ховлошгүй сайн мэдээ гэдэгт бид бат итгэх ёстой байгаа. Харин хоёрдугаар нь соёлын овсонтгай чанар. Сайн мэдээг агуулж буй сав болох тухайн газар нутгийн соёл нь цаг хугацаа болон орон байрнаас хамаарч өөрчлөгдөж болно. Тиймээс өөрчлөгдөх сайн мэдээг өөрчлөгдөж буй эргэлтийн талбарын нөхцөл байдалд хэрхэн тохируулах, уялдуулах вэ гэдэг нь контекстуализашн асуудалын гол чум байна. Гуравдугаар нь нөхцөл байдалтай уялдуулах, contextualization. Яагаад шаардлагатай юм бэ? Нэгдүгээр нь сайн мэдээний талаар буруу ойлголтоос сэргийлэх. Өрнөд төвтэй хөрлийн шашны соёлыг тэр чигээрээ толгобол нутгийн иргэд хөрлийн шашныг харин шашин эсвэл өндийн соёлын түрэмгийн шашин гэж андуурч тийм ээ. Буруу ойлгох аюул байгаа. Өрнөдийн барууны шашин бол барууны соёл бол заавал хөрлийн соёлтой адил биш байгаа. Өнөөдөр өрнөдийн соёл дотор хөрлийн шашны нөлөө тодорхой байдаг боловч өнөөдөр өрнөдөж, дорнодож маш запарсан гэмбочор
шунал тачаалаа түүрэн соёл зөндөө байгаа. Өрнөдийн соёлыг шууд хүлээж авснараа Христийн сайн мэдээг зөв хүлээж авах явдал биш болно. Тийм учраас юуны төлөө 일객진 талбарын нөхцөл байдал дээр уялдуулах асуудалыг ярьж байгаа юм бэ гэвэл 일객진 талбарын хүмүүс сайн мэдээг хүлээж авах хүмүүс сайн мэдээ талаар юу буруу ойлгох нөхцөл байдлаас сэргийлэхэд тулд хоёрдугаар нь итгэл үнэмшлийг нутагшуулах нутгийн иргэд өөрсдийн соёлын онцлог ижилслээ хатгалан үлдэхин зэрэгчээ Есүс Христийн чин сэтгэлээс хүлээн зөвшөөрч өөрийн аврагчаа хэмээн тунгаглахад туслах зорилготой байгаа. Христэд итгэвэл өөрсдийн үндэсний соёлыг үгүй эсгэдэг, татгалздаг, эсгүүцдэг хүмүүс биш. Христэд итгэдэг хүмүүс өөрсдийн соёлыг хүндэлж, дээдвж нутгийн соёлоос татгалздаггүй гэдгийг ойлгох. Гуравдугаар нь үр дүнтэй харилцаа холбоо байгуулах. Тэдний бидлэг ор тутам зүйл бэлэгдэл үнэт зүйлээр дамжуулан сайн мэдээг тайлбарлахад Бурханы үг илүү гүн гүнзгий хүрч чадна. Бид нар сайн мэдээг дамжуулахгүй. Сайн мэдээг тунгаглах үний зүгээс биш. Сайн мэдээг хүлээж авах үний зүгээс бодох хэрэгтэй байгаа. Сайн мэдээг хүлээж авч байгаа хүмүүс ямар нөхцөл байдал, ямар үжир суртал тэдний бодит амьдралын нөхцөл байдал ямар зүйлд сонирхдог вэ? Ямар аргаараа сайн мэдээг тараавал илүү үр дүнтэй болох вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Бид нар илгээлийн талбарын нөхцөл байдалтай уялдуулах contextualization энэ асуудалыг ярьж байгаа учир нь юу вэ? Сайн мэдээг хүлээж авах хүмүүс сайн мэдээг буруу ойлгохоос хамгаалж сэргийлэх итгэл үнэмшлийг нутагшуулахын тулд үр дүнтэй сайн мэдээг тараах, үр дүнтэй харилцаа холбоо байгуулад харилцаа холбоогоор дамжуулж сайн мэдээг тунгаглах зорилго байна. ойлгох хэрэгтэй. За, нөхцөл байдалтай уялдуулах гурван том хэлбэр байгаа. Уялдуулахгүй байх. Энэ бол no contextualization гэж байна. Гадаад соёлыг, гадны соёлыг байгаагаар нь хуулбарлан дамжуулах. Энэ бол илгээлийн талбарын соёлыг бүлээн зөвшөөрөхгүй
гэсэн утгатай. 일기된 талбарын нөхцөл байдал соёлд анхаарал тавьдаггүй. Энэ бол зэрлэг, энэ бол харин шашны, энэ бол ямар ч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үздэг. Ойлдуулахгүй байна. Ямар аюул байгаа вэ? Сайн мэдээ хар хөндөй санагдаж үйлж зөвшөөрөгдөх хүрнэ. Энэ бол манайх биш. Гадных биднийг хүлээн зөвшөөрөхгүй, биднийг хүндэрдэггүй. Энэ бол гадных харин гэж хүмүүс эсэргүүж татгалзах аюул байна. Өөрөөр нь шүүмжлэлт ойлдуулалт critical contextualization гэж хэлдэг байна. Орон нутгийн соёлыг хүндэтгэх боловч Библийн эсрэг элементүүдийг шүүлтүүрээр шүүн яах. Энэ нь 일기된 талбарын соёлыг бүгдийг хүлээн зөвшөөрөх биш. Туйлын үнэн болох Бурханы үгийн дагуу зөвшөөрөх үгүй гэдгийг шалгаж дүгнээд хүлээж авах ба хүлээж авах боломжгүй соёлыг ялгаж 일기된 талбарын соёлыг 좀 шүүмжлэлтэй хандаж Бурханы үгээр шүүж шалгана гэсэн утгатай. Ерөн шүүмжлэлт ойлдуулалт бид хамгийн зөв энэ бас тэнцвэртэй чагбар гэж. Гуравдугаар хэлбэр маань синкретизм гэж ярьдаг. Энэ холимог учир гэж хэлж болно. Энэ бол орон нутгийн соёл эсвэл бусад шашны соёлыг ямар ч шүүлгүйгээр хүлээж аваад сайн мэдээ ба нутгийн соёлыг холимог болно гэсэн үг. Ингэвэл ямар эрсдэл аюул байгаа вэ? Сайн мэдээний мөн чанарыг адуулах бас гажих аюул байгаа. Тийм учраас 일기된 талбарын соёлыг шууд хүлээж авах. 일기된 талбарын соёлыг шууд татгалзах гэсэн энэ хоёр бас хэлбэр маань бид нар хүлээж авах боломжгүй байгаа. Ер нь өнөөдөр протестант 일기된 ихэнх нь шүүмжлэлт ойлдуулалт тагдаг байгаа. Хуучин 18-19 оны үед колоничлын үеийн 일기т бол no contextualization ойлдуулахгүй байх. Татгалзах. 하여 өнөөдөр зарим либерализм буюу 철롯 теологийн 반대 хүмүүс маань 일기된 талбарын соёлыг шууд хүлээж авдаг. Бурханы туйлын үнэн болох Бурханы үгээр шалгаж шүүхгүйгээр шууд хүлээж авдаг хүмүүс байгаа. Тийм учраас ерөн бид нар contextualization гэвэл no contextualization, critical contextualization. Дараа
syncretism. Энэ 3 том хэлбэр байна гэж та ойлгож байна. Илгэлт ба соёлын тухай хамгийн алдартай орчин үеийн судлаач гэвэл Пол Хиббот байна. Пол Хиббот бол шүүмжлэлт уялдуулалт энэ хэлбэрийг хүлээн зөвшөөрж түүний бичсэн номд яаж critical contextualization хэрэгжүүлэх тухай тодорхой бичсэн байна. Пол Хиббот өнгөрсөн үеийн илгээлийн эзний гаргаж байсан тойлшилсан 20 ардаа зааж өгсөн. Тэгэд 3 дахь зам болох шүүмжлэлт уялдуулалтыг санаал болгосон байна. Сая бид 3 хэлбэрийг үзсэн. Уялдуулахыг үгүй эсгэх. Энэ бол хуучныг үгүй эсгэх. Пол Хиббот маань үнийг denial of old гэж хэлдэг. Орон нутгийн соёлыг ямар ч болжуулгүйгээр чөтгөр эсвэл бүдүүр гэж үзнэ. Ач зэрлэг доод гэж шууд дүгнэж. Өрнөд маягийн Христийн шашны соёлыг тулгах арга барил байна. Энэ бол 18, 19 зууны үед колони үед илгэлт маань ерөөд уялдуулахыг үгүй эсгэх. Тийм үү тэд нар уялдуулах үгүй эсгэх учраас яг уу илгээлийн талбарын соёлыг эсгүүжиж барууны соёлтой адил болгох. Илгээлийн талбарын соёлыг үгүй эсгэж талбарж байгаа. Тийм учраас илгээлийн талбарын чуулган ч гэсэн барууны баялагын чагбараараа борхондоо үйлчлэх хүмүүсийн хувцас шигсэн костюм өмсөх бүх барууны соёлыг тагах зарчмаараа үйлчилж байсан. Энэ нь сайн мэдээ зөвхөн харин гадны шашин мэд харагдуулдаг. Дэлхийн 2 дугаар дайн дууссан 1945 оноос хойш Христийн шашин бол үндэсний шашнаас татгалзаж эсэргүүцэх гэж үзээд Африк, Азийн ихэнх нь үндэснүүдээс хөөгдсөн түүх байна. Тийм учраас уялдуулахгүй байх. No contextualization энэ хэлбэр маань 18, 19 зууны үед маш их өрнөж тухайн илгээгт маань маш үр дүнгүй байсан гэж ярьж болно. Хоёрдугаар нь шүүмжлэлгүйгээр уялдуулах. Энэ бол холимог гэж сая үзсэн. Энэ хуучныг
훌링 접시로 acceptance of old итгэхээс өмнө баримтал дахиж байсан соёл нөхцөл байдал хэм маягийг яаж хүлээж авах вэ? Энэ дандаа хуучныг үгүй эсгэх үү? Хуучныг тэр чигээрээ хүлээж авах уу? Энэ асуудал байна. Орон нутгийн соёлыг хэд их хүндэтгэснээс болоод Библийн үнэнтэй чөрчилдөж ойртуулахыг хүртэл зөвшөөрдөг байгаа. Солонгос цуглааны түүхэнд ч гэсэн 1907 оноос 45 он хүртэл 38 жилийн турш Японы колони байсан. Тэр үед Япон эжен хаанд Японы үндэсний шашин болох Шинто эжен хаанд мөрөх ёстой гэдгийг манай Солонгос даяараа Япон шаардаж маш дарамтлж байсан. Тэр үед Солонгос цуулгаан хоёр хуваагдаад нэг тал бол Япон эжен хаанд мөргөх нь энэ бол улс төрийн үндэсний эм нэгдэл асар учраас бид нар зөвшөөрөх ёстой гэж үзэж байсан. Харин уламжлалт протестант нөгөө тал бол Япон эжен хаанд мөргөх нь Японы үндэсний шашин болох Шинто шашинтай мөргөх энэ бол хиймэл шүтэн явдал гэж үзээд татгажиж байсан. 38 жилийн турш Японы колони байсан үед Японы эжен хаанд мөрөхгүй Япон Шинто шашныг дахгүй байсан болоод олон мянган хүмүүс мянган итгэгч пастор хоригдож шоронд орох бас зарим нь 놀сон хүнч олон байгаа. 자, Япон очоод сайн мэдээ тарахгүй. Япон эжен хаанд мөргөж болох уугүй юу? Энэ бол Япон үндэсний соёл, үндэсний 장실 гэж үзэхгүй. Аль эсвэл энэ бол хиймэл шүтэнд мөргөх явдал болох. Ингэж алба нэгэн 일격인 талбарын соёлыг хүлээж авах уу үгүй гэдгээс болоод их хавчлаг цуулгааны тодорх хагарал теологийн маргаан үүсдэг байгаа. Нутгийн соёл, үндэс соёлыг бид хүлээг зөвшөөрөх хэрэгтэй, дээдлэх хэрэгтэй. Тэггүй бол илгээдийн талбарын хүмүүстэй харилцах боломжгүй гэж үзээд тэд нар ямар ч шүүмжлэлгүйгээр ордуулахыг зөвшөөрдөг хүмүүс өнөөдөр чи байгаа. Энэ нь сайн мэдний мөн чанар. Босож үедээ холигдох энэ бол холимог учир хүрэх аюул. Энэ ордуулах гэх үгүй эсгэх ба
ямар ч шүүмжлэлгүй ойртуулах энэ хоёр учир хэлбэр маань шүүн баруун хоёр талд хажаа исэн гачсан гэж бид нар үздэг байгаа. Пол Хибот 3 дугаар бол шүүмжлэлд ойртуулаад critical contextualization гэж ярьдаг байна. Уран нутгийн соёлыг нухадтай судалж Библийн гэрэл дуур алан 장실릭 해비리 울티호 훌레치 아호 웃고요. 자리면 어르칠룩 샤르들락테 줄 배는 웃고요. 인기주에 흉질을 때 통강 보통 인기주 흉질을 때 얼또 올라긴 돌때 일객틴 달빠링 어른 노따긴 서열립 공적이 소들락 이렇게 봐가 디모처 일객틴 에젠 토하이 일객틴 달빠링 서열립 사인 소리치 소들락 소리치 소들쓰니 달아 벌항리 우긴다고 훌리치 아호 웃고의 기띠기 빛나 샬각 두구닉 시트빌 가르 이렇게 봐. 택시 나라 야가드 훌리치 아호 벌룸치고 연배 야가드 훌리치 아호 벌룸치 때왜 기띠기 탈벌락 이렇게 봐가. Paul Hibotman 일기팅 달빠링 소일릭 히르킹 울리치 아호에 게티인 달라스 올또올라킥 웃고 있어. 인볼 denial of alt. 따라 야말치 흉질을 꾸이기 올또올라 호치닉 훌리치 아와. In acceptance of alt. 어르트가는 흉질을 올또올라 critical contextualization in korбун хэлбэрийг тайлбарлаа. Өнөөдөр иргэдийн эжент иргэдийн талбарт очоод сайн мэдээг тунгаглах газар нутгийн соёлыг сайн сурж судлаад тойлын үнэн болох бурханы үгээрээ шалгаж түгнэж шүүж үчээд хүлээж авах боломжгүй зүйлийг ялгаж салгах. Дараа нь яагаад хүлээж авах боломжтой вэ? Яагаад хүлээж авах боломжгүй юм бэ гэдгийг нутгийн хүмүүст тайлбарлаж өгöd. Хүлээж авах боломжтой соёл маань үргэлжлүүлэн дагах. Харин хүлээж авах дагах боломжгүй соёл бол бид нар өөрчлөх хэрэгтэй байна. Иргэд ба соёлын тухай алдартай эрдэмтний нэг болов Чарльз Крэфт. Энэ Чарльз Крэфт маань тийм ээ харилцаа холбооны тухай илүү онцгой тайлбарсан байгаа. Пол Хиботийн хамт орчин үеийн иргэдийн антропологийн салбарт тэргүүлэх эрдэмтэн бол Чарльз Крэфт байгаа. тэрээр ялангуяа харилцаа холбооны онолыг иргэдийн судлалд нэвтрүүлж сайн мэдээг хүлээн авагчийн соёлд хэрхэн утга учиртай дамжуулах,
달라 공직이 서툴성 응바가. 찰스 크래프팅 온칠록 만팀에 울랭 아바그칭 주게스 버트치 우찌가 울랭 아바그치 실성 하릴차 리시브 oriented communication 밑에 사임에대 하릴차 헐버거로 담줄 통학을 넣다가 읽을 땐 달바리 후무때 야말 하릴차 바이고 올라끈 사임에대 우르둥테 타라핫 마시 초갈 아소달 배가 사임에대 두개 함징 초갈 줄볼 담조올라그치 보여 힐성 베이케택비시 굴랭 아바그치 선수치 바이가 훈이 달라사 버떡 헬테 배가 사임에대 굴리치 아바고무스 야물 웃을 써내고 야물 눅줄 바이다 야물 웃질 버틀 때 배가 야물 툭 소일 때 배가 이때 비틀어 어이고 헬테 배가 비틀 비블 히첼 자 호이 직성 히첼 자지바이 훈이 주겠스 비시 히첼릭 선수지바이가 훈이 주겠스 앞지 우출 헬테 배가 일객긴 에젠 의링 소일릭 톨각 비시 하링 훌랭 아와그칭 소일링 후리 도뜰 사이메덱 닭응 부팅 버석 이렇게 봐요. 톨각 비시 이게 내진 어로 들었지 어서도 서로지 다쓴 소일로 사이메 다락 비시 훌랭 아와그칭 소일링 도뜰 버터 헬때 계속 오닛 대리 저히스테 허리스틴 샤신 appropriate Christianity 그치 내일성 허리스틴 샤신 노타긴 일기tit 할인 샤신 비시 할인 미니흐 비트니흐 그치 미트흐 세트를 토르를 야스테 그치 바득 봐요 인기치 찰스 크래프트만 일기트바 사임메테 니 울칠 사임메테 통학을 나그칭 주게스비시 선서그치 훌랭 아와그칭 탈라사 사행 버떡힐때기때기 안카로있습니다. 자, 다른 일베르바 오탁 오칠 홈바 미닝겠습니다. 흐르틴 샤신이 뭉찬릭 얼곡힌 톨트 인 호리주일트 에리스 얄각 에리테기치 크레프트 우승배 힐빌 폼볼 같으니 팀 힐예랴 여슬을 발락 바이골람치 저홍 바이골랄 기흐밋 인 같으니 탈다 하락닥 소일린 두르트 인 도들 야멀 오탁 오치르 바이가 연배 호하인 힐비릴 담절 일힐릭 조리치보이 사이메드니 골 우넨 바가 야멀 오탁 되왜 자 인더 오탁 오치는 호빌의 식구의 벌러붙이 힐빌은 토하인 소열로 다강 자발 우르칠로 또 야스테이게 주죠 힐비릭 우르칠로의 볼 훌랭 아바그치 토하의 메시지 티스 우르르 벌어 얼고 아율 배나
Тийм учраас илгээлийн эжид илгээлийн талбарын соёлыг бодох үед Пол Хиббтийн онол ба Чарльз Крэфтийн онолд анхаарал тавьж сайн судлах хэрэгтэй байна. Хоёрдугаар нь илгээлийн талбарын нөхцөл байдалтай уялдуулах бодит жишээ, энэ практик жишээ байгаа. Есүс Христос ч гэсэн Есүс бол нөхцөл байдал уялдуулах хамгийн сайн дээд үлгэр жишээ байна. Тэр Бурхан атлаа хүний соёл хэлээрээ цаг хугацааны хязгаарлагдмал байдал로 орж ирсэн. Махбут болж бидний донд оршин. Донд оршино гэдэг чухал байгаа. Донд оршино гэдэг нь адилхан болно. Тухайн газар нутгийн соёл дотор тухайн нутгийн хүмүүс хамт адилхан ижил болсон байна гэсэн. Үүний төлөө Филиппой хоорд Бурхантай тэгш байх явдлыг хажууд тавьж өөрийгөө хоосч Полын дүрийг авч үнтэй адил болсон байгаа. Эвч Паул ч гэсэн Паул сайн мэдээг түгээх хүлээн аваагүй нөхцөл байдалд өөрийгөө бүрэн зохицуулж тохируулж урдуулдаг байсан. 1-р Коринт 9-р бүлэг маань эвч Паул сайн мэдээг тунгаглах үед ямар арга барил, ямар зарчмаараа үйлчилсэн тухай сайн гэрчилсэн байгаа. Би бүх хүмүүсийг аврах гэдэг. Бүгдийд нь бүх зүйл болсон. Юдэчүүдийн хүмүүс бол юдэчүүд хүмүүс. Хуугүй хүмүүс бол хар үндэстэн хүмүүстэй бол хар үндэстэн болсон гэсэн утга. Тийм учраас Паул ибрэ хүмүүсд сайн тарах үед тэдэнд адил ибрэ хүн болсон. Тийм ээ? Хар үндэстний донд сайн мэдээг тарах үед хар үндэсний хуугүй хүмүүстэй адил болсон байна. Хүчтэй хүмүүстэй хүчтэй хүмүүстэй. Соёл дорой хүмүүстэй бол соёл дорой хүмүүстэй адил тэдэн шиг болж сайн мэдээг тараасан байгаа. Тийм учраас Есүс Христ эвч Паул бол илгээлийн талбарын нөхцөл байдалтай уялдуулсан маш гоё жишээ байгаа. Ислам шашинтай орнууд бол яаж контекстуализашн хийсэн бэ гэвэл Ислам шашинтай орнууд маань Бямба гарид Хагасайн өтөд мөргөл өргөдөв. Өнөөдөр Араб ч юм уу Ислам шашинтай орнууд маань Хагасайн өтөр амардаг, эжний өтөр амардаггүй. Тэв яах вэ? Мөргөл өргөх өдрийг эжний өдөр биш, Хагасайн өдөр Бямба гарид мөргөл өдөгдөг байгаа. Баасан гарыг амардын өдөр байдаг Ислам орн харгалзан үж. Тэгэд Ням гаригийн оронд Бямба гарид чухалдаг байгаа. Хагасайн өдөр чухал гэсэн. Бас шалан дээр сууж мөргөх. Сандал дээр биш. Исламын 장실인 дагуу шалан дээр сууж мөргөл өргөв. Ерөн
바론이 팀에 어느띵 소일을 볼 가짜를 속비시 산달될 소시대 팀에 솔로고 저걸랑 좀뭐 봤어 바론이 어느띵 저걸랑 푹 저걸랑 이거 봐가 산달 봐가 팀에 산달 속 하리 이슬람 샤신데 볼 팀에 산달 대립시 한 소호에 샬란데일 소도 고치다스 이슬람 샤신데 가짜 산달될 소 비시 샬란데일 pas saya batoseng Ramadan sar imbol macak barik sar bak. Di mochinas lalin 샤신테 가짜는 이트 있지만 Ramadan 살인 에스릭 macak barik. 아틸항 macak barik 볼부치 알라볼항 macak barik 비시 알라볼항 슈티드 고무식 어렵겠지. 대들이 아브랄린 털로 macak barik 잘 비득시대. 인기지. 야말 어떤 모르를 어르거든 소지 모르를 어르고 산달대를 소호 팀에 인기지. 이슬람 샤신테 가짜로만 이슬람 샤신이 소일릭 빛나 컨텍스트루에이션 히깃 약 힐빌은 어르칠성 볼로부치 어떻게 아또올락 보이게 녹질 바이탈 때 얼떨지 바이가 솔롱고스 이티직성 엠네글렉 일힐 머르걸 인 추도 예배겠지 솔롱고스 올람질랄린 다힐 어르거 소일릭 히멜 슈팅 힐베리스 사그치 오북 디스 돌상 훈디티기 허리틴 샤신이 머를 힐백트 실줄스 바가 어느 때 솔롱고스 로만 가톨릭 샤신볼 나스바르성 에직 데이스트 머르글 어르큰 솔롱고스 소일 오치라스 훈들력 야스데기치 우짓 됐더라 호치나라 다힐 어르스르 바가 하린 빗더라볼 인 힐브릭 어르칠라 오가사 애측에게 훈들 개성 확리우긴 자침볼 더울 운이 슈대 팀에 하린 빗다 나스바르스 애측 데이스 비시 에미트 바이가 게르볼링 얼도톤 할롱 하이링 하리차니 틀로 머글 얼컥 힐비릿 어르칠성 나가발 바스 아프리카 뒷볼팀에 북진바 부치고 이런 아프리카 오무스 맛이 부치글릭 돌때 팀에 맛이 헛들궁 때 팀오치라스 어른너트 볼팀에 아메리팀 훅질 때 헛들궁 때 빛이 바꿔요. 팀오치 아프리카 팀 오치볼 팀에 어른너팅 돌랄 게히스 일루 노타용 올람질 훅기민 잼식 엠넷 부치기 모르글 아시글랑 맛이 훅질 때 맛이 왜 헛들궁 익을 때 모르글 우리트 파고 팀오치라스 어느 때 함경 할롱 함경 이 부치글치 헛들궁 때 모르글 어르가짜라를 아프리카 팀을 고무스바 온데세 훅침이 창가 더울지 때문에 북들이 봤어 부치글치 주변에 소가 막다그비시 버섯 부치글렛 막다득 이는 아프리카 팀이 허리 이트겔린 맛이 초할 언칠로 일치지 발로 자 인착때 베트남함트 읽을 땐 달바린 녹질 바이달 때 오일 떠올라 팀에 컨텍스트레이션 도화의 함 웃음 바가 인 함ling
알딸 때 엘템 볼 Paul Hibbert, Charles Griffith, 호일 운이 우찔릭 함 웃음 배가. 함트 길릴 주울릭 아스 함트 예릴착 아스 통강 보또 아 솔트 노딕 인더바스 비성 너 언어들은 일기킨 탈바링 녹칠 바이달 때 올또올락 도가이 함트 웃음 배가. 앙카랄 타비선트